болгоныг үн цэнгүй болгодог учраас дахиж мянга уйлаад бид нар тэр юмыг авч чаддаггүй байхгүй. Эсвэл бид нар гимшил дотор сэргээгдэж чаддаг. Хүүхэд, эхнэр, нөхөр, ээж, аав. Жишээлбэл ээж аав. Бид нар ээж аавтай байхдаа монголчуудын бол бүр ужиг өвчин. Ээж аавтай байхдаа бид нар нэг тоодгүй. Ер нь тэгэл ингээд сороол мүлжөөлгээл аав нь байрна гэл ингээд хөөрхийн амьтдыг тэтгэврийн мөнгөийг зээлээр авахуулаад ингээд тартагтан тулгасаар агаад нөгөөдөл чинь сүлдээ зүрх мөрхөн өвдөө тэгээ бүр хорт хавдар мавдар болоо нас ордог. За тэгэл нас орлаа гингүүтэл нөгөө хүүхч гинтхэн л уйлж эхэлдэг. Стан яа тэгэл үлдсэн бүх амьдралдаа уйлна. Би яста ингэх минь яава. Би яста тэгэх минь яава. Би ингэж яахгүй ямар юм аа. Яа тэгвэл тэр бүхнийг хийж байгааг учраас. Дахиад л ээж гараад ирэх юм шиг бодсон учраас. Дахиад л аав бурхан өгчих юм шиг сансан учраас. Уйлаад л байвал бурхан намайг тайвшруулна гэж бодсон учраас. Харин тэр зовлон дотроо бид нар хизээч тайвшрахгүй. Яа тэгвэл биднэрт ганцхан өгөгдсөн цаг гэж байдаг. Биднэрт ганцхан өгсөн амьдрал гэж байдаг. Бидэнд ганцхан ээж байдаг, бидэнд ганцхан аав байдаг. Би бүр хэлье. Ганц нөхөр, ганц эхнэр л бий. Хөөе. За юу. Бид нар байна штэ. Та хэлж болно. Өө юу ярьж байгаа юм. Тэгээд бид нар салаал өөр хүнтэй суудаг ш. Болно л доо. Бурхан тэгж төлөвлөөгүй байхгүй юу? Би бурханаас ирдэг тэр хань ижлийн тухай ярьж байна. Бурхан надад нэг л нөхөр өгсөн. Бид хоёр таараагүй салаад би өөр хүнтэй суугаад баярлаа аваа та яасан нэг үсэнгүн бэ надад хоёр дахь нөхрийг өглөө ийл. Тэгвэл бурхан надад наа чинь миний өгсөн биш. Би чамд нэг л нөхрийг ертөнцийн суйраас өмнө бэлдсэн байсан. Би чамд тэрийг өгсөн. Харин чи тэр бэлгийг голсон. Тэгээ би уйлаад ч юу ч эргэж төлөгдөхгүй ойлгож байна уу? Яаж ч хашгираад, яаж ч майлаад бид нар сүм чуулган дотор бүгд нэг байр суурин дээр байж байгаа. Хэрв энэ байр сууринд би ханг хандаад алдаа хийх юм бол тэр миний алдааг уучлсан ч дахиж шүүж өөрчлөгдөх юм аргагүй тийм цаг болдог байхгүй. Бид нар хүнтэй суух цагтаа суухгүй явах юм бол зугаазангал хөөцөлдөд явах юм бол дараад нь мянга уйлаад ч бидэнд юу ч нөхөж өгөгдөхгүй гэсэн. Тийм болохоор зэрэг уйлаад болчдөг юм шиг бид нар ерөөсө бодож болохгүй тохиолдлуудын тухай бурхан энд хэлсэн байгаа байхгүй. Бурхан тийм учраас хэлсэн багш. Би Яаковыг хайрласан харин Есавыг би үдэн ядсан. Яагаад гэвэл тэр юу ч үнэлдэггүй байсан. Надаас ирсэн юмыг тэр үнэлж юроос үдчихэж байгаагүй. Тэр зүгээр л хоол идэх юмсан л гэж бодож байсан. Хоолтой байх юмсан. Би жаргалтай байх юмсан. Манай эхнэрт амар дөнгөш та. Амар ажилгүй яг эхнэр нь өөрхийн хувцс муцыг угаадгүй байж л дээ. Амар тэнгээ юу өстөнөр амар халамжтай эхнэртэй суух юмсан. Үгүй тийм биш. Энэ бол ерөөс Тэнгэрээс тогтоосон зарчим. Бидэнд нэг өгөгддөг хүн гэж байдаг. Бидэнд нэг л оногддог тийм найз харилцаа гэж байна. Нэг л бурхнаас өгөгдсөн. Бид нар тэрийг сольж болохгүй, бид нар тэрийг олшруулж өрөөсөө болохгүй. Тэр бурхнаас өгөгдсөн байхгүй юу? Бидний амьдралыг чимхийн тулд, бидний амьдралыг хүчтэй байлгахын тулд, биднийг өөрсдийн маань хүчрхэгжүүлэхийн тулд, биднийг өөрсдийн маань дагуулan явахын тулд өгөгдсөн тэр нандин зүйлүүдийг. Тийм л учраас бид нар бие биентэйгээ ярихдаа хамаагүй үг хэлж болохгүй болчиход байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Энэ шалтгааны улмаас бид нар бие биендээ харилцахдаа эннийхээ сэтгэлийг өвдөгчих үедээ эннийхээ сэтгэлийг ингэчих үедээ гэж бид нар үргэлж бодох хэрэгтэй. Бид нар болохоос айгүй хэцүү ш. Амар муухай үгээр нэгийг гомдооно. Тэгэд гомдоож явахдаа буруу үг хэлж энэ гэдгээ мэднэ. Тэгээд дараад нь уучлахгүй байна. Тэгтэл өнгөрсөн байдаг. Буцаж ирэхгүй. Амнаас гарсан үг. Нөгөө хүний зүрх яах вэ? Гутгалуулаад дуусна. Тийм учраас бид нар уучлал гэмшлийн тухай ерөөсөө л энэ байгаа байхгүй. Түүнээс бид нар ингээл нэг буруу юм хийчихэл уучлаараа гэж жоохон уйлал тэгээд цаашаа явах биш. Яг л бид нар чинь зүрхэхгүй хүмүүс биш. Бид нар бүгд зүрхтэй. Тийм учраас бид нар сүм чуулган болоо явж байхдаа бид нар бие биенийг үнэхээр гомдоох үедээ бие биенийхээ сул талуудыг хүч цөмөр үлэн зөвшөөрөй дөхүү. Та нар ингээс та содаа өгстэй ингэ заадаг өөрөө яах нь ус. Паах яна тэгдэм биш ямар амар юм бэ гэж би та нарыг би ингэ заасан юмсаа одоо эдгээр яаж алах чинь. Тийм биш. Харин бид нар бүгд өөрчлөгдөж яваа хүмүүс. Бидэнд бүгдээрэнд мань сул тал бий. Хөөе тэмнэ. Зүгээр тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхгүй тэгээ сул талыг нь гаргаж ирээд энэ өстө амар сонинтэй. Одоо тийм болмоор байгаа байхгүй юу те гэл. Мэдээж тэр хүн өөрчлөгдөнө. Хэрэг би өөрчлөгдөж байгаа тэр хүн өөрчлөгдөж таараа штэ. Тийм болохоор урьдч үг хэлэх. Яарч нэг юм дуурах. Ялангуяа бие биендээ муу муухай үг хэлэх.
Тэ бүр дэвчээр алдаад бошуухан ингээл дургуун үрээд байгаа штэ. Тийм учраас Библиэлд аягүй тодорхойсон байгаа байхгүй. Уур хилэн дээр нар бити жаргаа. Уур хилэн чинь ээдээ диаволын гарц эсэг болчихгүй. Уурлж биднийг бурхан уурлахгүй гээгүй. Уурлна гэсэн байхгүй юу? Уурлна гэж мэдж байгаа учраас нар бити жаргаа гэсэн бас уурсан ч гин бити хий гэсэн байгаа байхгүй. Гэр бүлийн амьдрал ч гэсэн ялгаа байхгүй. Бачараа өсөр анх сууж байхдаа бид хоёр хоорондоо ярьжсэн. Би чиний ах дүүс аав ээж хизээч муу хэлэхгүй чамд. Юу ч болж исэн. Манай нөхөр ч гэсэн тэгвэл би ч гэсэн ялгаагүй. Юу ч болж исэн тэр хүмүүс битэрийн харилцааг бүснүүлэх хэсгүй. Тийм учраас бүснүүлэхгүй тулд би хизээч муу хэлэхгүй. Тэгэхээр мэдээж ер нь бол хатан байтугай бидний өөрсдийн маань ах дүүс бидэнд ямар төвөгтэй санагддаг билээ дээ. Бид нар ч бас бусдад төвөг өшрүүлдэг тийм үү. Харин одоо бид хоёр тэрийгэ сахидаг. Одоо тэгээ бүр ижилсэн тасаад тэр танаа манаач гэхэ байж тээ. Тэгээд одоо би юу гэж хэлэх гээд байна вэ? Энэ ямар чухал юм бэ гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Чиний муу аав чинь эцсийн бүлэгт айгүй муухай сонсогддөө шүү дээ. Яа тэгвэл чиний муу аав гэдэг тэр муу аав чинь нэг л байхгүй юу? Муу ч бай сайн ч бай. Тэгээд тэр хүн өнгөрөхөөр дахиж өөр аав бий болохгүй илүү дээр ч юм уу. Би тэгж хэлээд нөхрийгөө гомдоосныхаа эцэст би уучлаарай гэсэн ч юм болох болгон тэр өвчхөнд нь хангина. Миний маа яах надад тэгж хэлээд. Хастай юм штэ чаавас. Биднэрт ийм өгөөмөр байдал маш их дутагддаг учраас бидний гэр бүл байнга хэрүүлтэй байдаг бөгөөд тэр хэрүүлийг зохиогчд нь бид нар өөрсдөө юм аа. Эсвэл хүүхдийнхаа хүмүүжлээс болж байнга хэрэлдэнэ. Чи л юм болгосон. Би яасан? Би хооллоод би чадлаа. Харин чи хаана байсан? Тийм биш тийм тэр утгагүй хэрүүл ахгүй. Та нар зүгээр цэглээ зогсоочих. Энд чинь өнөөдөр зогсох боломжтой хэрүүл. Энэ бидний хамтын хөдөлмөр. Харин хин ч хуруу дүрдгүү учраас бид нар бие биенээ гэж ихдэг. Тэгэхээр энэ мэтийн ялцарсан үгс чинь хилээд байхад яг тэ байдаг л хэрүүши юу сүртэй гэдэг боловч эцсийн бүлэгт бид нар дараад нь гимшээд ч сайн олдохгүй тийм айхтар гашуун зүйлсүүдийг бидний амьдралд бий болгодог байхгүй. Гэр бүл ягаа салдгийн. Яг тэгэл дандаа байнга ийм юм болдог учраас байнга дандаа бие биенийхээ зүрх рүү довтолдог учраас салхаас өөр аргагүй болж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр сүм чуулган дотор байгаа бид нар ч гэсэндээ бие биендээ харьцахдаа, бие биенийхээ тухай ярихдаа бид нар Мириамын түүхийг мэднэ. Мириамын түүхийг дараад нь бурхан дахиад сануулж ярьж байгаа. Та нар Мириамыг санаж байгаа биз? Мириам Ааронтой нийлээд Мосег муусан ба. Магадгүй Мосег зөв муусан баг. Яг л Мосе нэрэл Эфиоп их нэртэй байсан. Гэтэ бурхан юу гэж хэлж байна вэ гэхээр та хоёрын хэрэг биш. Та хоёр тамаагүй. Би Мосе битэрийн асуудал. Тийм учраас Мириам би чамайг сахилгажуулахаас өөр арга байхгүй. Хэрэг төрсөн эцэг чинь чиний нүүрлөө нулиммал чи тэр хүний охин байхаа болохгүй зү. Тэр тусмаа тэнгэрлэг эцэг чинь чамаа сахилгажуулахад чи бэлэн байх ёстой. Гар марш. Хооронгоос гадаа 7 хоног. Цэвэршүүл орж ир. Бид нар тийм хатуу эцэгтэй штэ. Тийм болохоор зэрэг бид нар ийм байдлуудыг мушигхийн тулд бүхий л зориулалтуудаа гаргах ёстой шүү. Бид нар байж та урд нь сүм чуулганд ажиллахдаа өглөөнөөс орой болтол тэгээ шүндүүл өрөөсөө тэгэл үүрийн хідэн цагтууд нь гүүгээл энийг бид нар үйлчилж гин гэж боддог байсан. Үгүй. Харин энэ бүх зүйлийг хийж байгаа нь бидний үйлчлэл мөн. Энэ бүх зүйлийг хийж байгаа нь энэ бүх зүйлсийг бид нар өөрсдийнхөө амьдрал дээр үнэхээр суйрлуулахын тулд уйлан хашгирч үр хүүхдтэйгээ үзэд тарж тийм ээ эвлэж тэ зааж сургаж ингэж явна гэдэг чинь л бид нар түүнд үйлчилж байна л гэсэн үг шүү. Бус нь бол зүгээр дандаа харагдах ажлууд байхгүй. Цөмөр төр завсарлаад орж ирээ 4-5 болж байна. 15 минут завсарлаад 4:20-д орж ирээ. Давлгаанд энд тэнд шидэгдэн альва номлолын салхи хүмүүсийн ов мэх болон залхаа хуйлдааны башир арганд туугдалгүй харин хайр дотор үннийг ярин тэргүүн болох түүн рүү Христ рүү бүх талаараа өсөх ёстой. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрийн хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдсон нийлж буй бүхэл биеийн Христээр хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог. Яг энэ 4-р бүлэг ялангуяа саяхан уншсан энэ ишлэлүүд бол хараа чи ингэвэл ийм болно. Энийг хийхгүй бол ийм болох боломжгүй гэдгийг биднэрт харуулдаг байгаа байхгүй. Гэтэл бид нар яаж вэ? Бид нар хайр дотор үннийг ярих хэрэгтэй.
гэж яриад байгаа байхгүй. Гэтэл хизээ бид нар хайр дотор үннийг ярьж сурах вэ гэхээр түүнийг таних тусмаа. Яах нь бид нар бие биентэйгээ нэгдэн бас би төлөвшөн. Христийг таних тусмаа би төлөвшөж эхэлнэ, тийм үү? Төлөвшсөн хүн яах вэ гэхээр одоо хүүхэд шиг байхаа болно. Төлөвшсөн хүн хизээч тэр нэг номлолыг сонсож тийшээ давхиж чал, энэ ч нэг номлолыг очиж тийшээ. Гэтэ тэр зөв ярьж байлаа, тэр бас л зөв л ярьж байлаа гэж бүр сүултээ холион бантан болоо те. Эн чин буддын сургаалтай адилхан юм байна шүү дээ. Ер нь бясалгалж гисэн төсөөтэй юм байна гэж бүр холион бантан болоо. Ингэхгүй. Яг тэр хүн Христийг мэдэх дүүрэн мэдлэг дотор тасралтгүй өсөж байгаа учраас тэр хүмүүс хамтдаа өсөөд нэгдэж байгаа учраас одоо төлөвшөлт бий болж байгаа байхгүй юу? Төлөвшсөн учраас одоо тэд нар яах вэ гэхээр хайр дотор үннийг ярина. Ойлгосноо тий? Түүнээс бид нар ерөөсөө өсөөгүй хүмүүсээс хайр дотор үннийг одоо хэрн бид нар хайр дотор үннийг ярина гэдэг нууцыг сураагүй суралцж л явна шүү дээ. Яг юу гэдгийг хайр дотор үннийг бид нар мэдж байна. Би хайртай учраас би үннийг ярьж байгаа учраас гэж. Гэтэ энэ цаашаа ямар гүн нууц болохыг бид нар тэр түүнийг таньж мэдэх тэр мэдлэг рүү өсөх тусмаа мэдж байгаа хгүй. Гэхдээ яаж өгөх би ганцаараа биш. Бүгд хамтдаа. Хүн болгон төлөвшөлт рүү, хүн болгон түүнийг таньж мэдэх рүү бид нар хамт явах хэрэгтэй. Бид хоёр өчигдөр наран туул орсон байхгүй юу? Бараг хагас жилд нэг удаа ордгийн. Тэгээ өчигдөр орлоо. Тэгээд наран туул би өчигдөр шиг жаргалтай өдрүүд ер нь олон байгаасаа гэж бодсон. Яа тэгэл бид хоёр би нэг юмны үн харах гэж гарсан юм аа. Тэгсэн чинь бид хоёртай маш 7-8 жилийн өмнө маш одоо хэцүү зовлон дунаад хамт залбирж ирсэн нэг тийм гэр бүлтэйгээ таарсан байхгүй. Тэг сургаггүй болцсон бид нэр тэр гэр бүлч сүмээс яваад өгсөн. Тэгээд бид хоёр үйлчлэгээд бид нар уйлан байж залбирдаг байсан. Тэр гэр бүлийн төлөө хамтдаа залбирдаг байсан. Нөгөө хоёр маань зогсож байна. Өө сайн байна уу гэж нөгөө хоёр ч бид хоёрыг дагуулаад ганцнд ороо сайхан хоол авч идэл хэдүүлээ яарэ. Тэгээ зүгээр тэр хүмүүсийг харж байхад бид хоёрын тэр хүмүүсийн амьдралд оролцож исэн оролцооноос одоо юу үлдэж вэ гэхээр тэр хүмүүс бие дагаад алхаж сурж байна. Сурцсан байгаа байхгүй юу? Бид хоёр нэг та хоёрд ингээл бие дагаад алхаж сурах мураш гэж байгаа. Бид нар зүгээр л бурхан руу хандаж залбирдаг байсан хамт бүр өдөр болгон залбирдаг байсан байхгүй юу? Тэдний гэр бүл үнэхээр тэр асуудлыг даван туулаасан. Энэ асуудал хамгийн сайнаар шийдэгдээсэ гэж залбирдаг байсан. А тэгэл мэдгүй мартцсан. Тэгээд тэр хүмүүсийн амьдрал яасан юм бөө мэд. Тэгээд тэр хүний эзэнтэй алхаж байгаа алхаа нь ямар юм бөө мэд. Тэгээд тэгсэгээл орхицсан байхгүй. Тэгээ өчигдөр сонсох нь бид нар яг мэдсэн. Бид нар тийм мухар сохор байж болохгүй юм бэлээ. Сүм чуулганд үйлчлэн гэж их өөр юм байд юм байна. Та хоёрт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр алхахыг зааж өгсөн. Бид нар бие биендээ алхахыг зааж өгөх ёстой. Алхахыг дөнгөж алхахыг бид нар зааж өгөх ёстой байхгүй. Болохгүй минийхөө энэгээр явбал наа чи нүх вэ болохгүй шүү. Би ингүүнийг зээ охноо. Болохгүй ингүүнэ. Зөөлөн аяархан гişиг минийхөө хурдан ингээ гүөхөр ундаг байхгүй юу. Тэр ойлгож байгаа ч гүм үү мэдгүй. Гэтэ би зааж өгд ёстой ш. Унаг байл гэж суугаад иж болохгүй зү. Маш их баярлж ирсэн би. Ямар сайхан би. Бид хоёр юу хийсэн? Бид хоёр зүгээр хамт залбирдаг л байсан. Гэтэ энэ хүмүүс ганцхан бид хоёроос болоог мэдээж тэдний амьдралд нөлөөсөн олон хүмүүс бий. Гэхдээ бид хоёрт баярлсан шүү. Үнэхээр та хоёртаа баярлсан. Яаж алхахыг эзэн дотор амьдрал зүгээр игэл мөртлөө зүгээр яаж хамт алхахыг зааж өгсөн. Баярлсан. Маш их баярлдаг. Бид хоёр үргэлж ярьдаг та хоёр. За тэгээд явж ирсэн дахиад гэр бүл тэнд бас ажиллаж байна. Тэгээд тэр нөхөр нь бүр нүдэн хэрэлтэй. Сутахлагч баярлалаа гэж хэлэх ёстой би. Юу вэ гэхээр бурхан надад одоо өөрийгөө илчилж бүр сэгсэрж намайг юм гэдэг чи ийм өөр байдаг гэж харуулж. Одоо би олон жилийн өмнөх шиг та хоёрыг заваагаад буцтаал. Одоо би яах вэ? Одоо би ингэх болсон. Би эзэнтэйгээ өөрөө харьцаж сурж байгаа. Гэхдээ л надад хин нэгэн хэрэгтэй байдаг. Гэхдээ би том болж байна. Маш их баярлалаа. Тэгэхээр одоо энэ бол үнэхээр сайхан. Бид нар хин нэг те бие дааж алхаж сургана гэдэг бол хин нэгэн хүн те үргэлж биднээс зуурах биш. Харин хэдийгээр бидний амьдралын замууд өөр болоод явсан ч гэсэн бид нар нэг эзэн дотор нэг чиглэл дотор явж шít. Одоо би тэгж харж байгаа байхгүй юу? Төлөвшөж जैन тэр хүмүүс. Төлөвшөж байгаа учраас тэр хүмүүс хайр дотор үннийг ярина. Төлөвшөөгүй хүмүүс хайр дотор үннийг ярихгүй мэдэхгүй байхгүй юу тэрийг? Харин төлөвшсөн байгаа учраас тэд нар юм сурж байгаа учраас тэд нар их сонирн би бүр гайхаад байгаа байхгүй. Тэр үед хүртэл бид тэр өөрсдөө хаанчлалын сайн мэдээг бүрэн сонсоогүй байсан ч гэсэн бурхан тэгэл
бит хоёроос саллаа гэдээ ажил зогсоогүй шүү дээ цаан чинь. Тэр хүмүүсийн амьдралд ажиллаад, ойлгуулад, бүр сэгсрээд сувдаахлагчаа